За энэ удаагийнхаа видеогоор бүгдээрээ бархас байдаг гаригийн ухрах хөдөлгөөн энэ том гариг маань биднэрт боломж гүн гүнзгий философи ертөнцийг үзэх үзэл шашин шүтлэг амьдралыг эргээр харах боломж бололцоо эд баялаг өгдөг энэ том гаригийн маань ухрах хөдөлгөөнөөр энэхүү гариг маань бидний ухраж байгаа нь дотоод ертөнц рүү орж биднийг дотоод ертөнцийг үзэх үзлээ тэлэх дотроосоо эд баялагийг өөрөө өргөжүүлэх тэлэх дотоод сэтгэлээ илүү их баялагаар бүтээхэд зориулж энэхүү гариг маань ухардаг тул ихэнх хүмүүс маань энэ үеэр илүү их юмыг улс суурьтай харж татгшоогоо өнгөх цаг үе бол ирж байгаа. Бархас уйд гариг маань 4 сарын 11-ээс 8 сарын 11-ний хооронд 4 сар ухрах хөдөлгөөн хийж байгаа ба энэ үеэр сурч мэдэх гайхалтай цаг үе байгаа. Тэгэхээр энэ үеийг далимдуулан миний бэлтгэсэн энэхүү мэдээлэл бол бодол санаагаараа өөртөө эд баялагийг татах боломжтой юм байгаа. Тэгэхээр ямарваа нэг ажил амьдралд тань бүтлгүүтэж эсвэл хүсчихсэн боломжондоо хүрч чадахгүй яваа зарим нэг хүмүүс маань энэхүү мэдээллийг сонсох юм бол тодорхой хэмжээнд амьдралд нь өөрчлөлт ирэх байхаа гэж найдаж байна. Миний бэлдсэн мэдээлэл маань том сэтгүүлч, радио телевизийн од Earl Nightingale болон тарих судлаач Bruce Lifton нарын ярьдаг мэдээллүүдээс иш татаж хийсэн байх болно. Тэгээд бархас уйд маань таны аль гэрт аль карьерийн гэрт ухарсан хөдөлгөөн хийж гэнэ үү? Эсвэл таны эхний гэр болох өөрийгөө өөрчлөх, өөрийнхөө дотоод хүчийг хайж байгаа чинь нөлөөлөх нь үү? Таны хань ижлээ татах гэрт чинь ухарж гэнэ үү? Энэ болгон тус тусдаа өөр боловч дотоод энэ өнцөг бол бидний хувьд нэг өнцөг байгаа. Энэ дотоод сэтгэл, дотоод ертөнцийг баян тансаг харна гэдэг маань өөрийнхөө дотоод ертөнцийг өргөжүүлж тэлж сэтгэл хангалуун амьдрахад тань нөлөөлөхөөр иймэрхүү үйл явдлуудыг бархас уйд гаригийн маань ухралтал авчирдаг. Тэгээ энэхүү мэдээлэл болохоор тэр миний хэлсэн тэр Earl Nightingale гэдэг бусдыг байлдан дагуулж, бусдыг амжилтанд хүрэхэд чиглэсэн мэдээллүүдийг радиогоор маш олон жил ярьсан алдартай хүн байдаг. Нөгөөх нь болохоор Bruce Lifton гэдэг тарих судлаач хүний бас их яриануудаас биш татаж энэхүү мэдээллийг бэлдсэн юм аа. Тэгэхээр хүн гэр бүлээ сонгож төрдөг. Бидний ядуу амьдарч байгаа юм уу боломж хязгаарлагдмал амьдарч байгаа энэ ертөнц маань тодорхой хэмжээнд бидний өсөж төрсөн газартаа бас их холбоотой байдаг байх нь байна. Бид хизээч эцэг эхээ сонгож төрдөггүй. Бид хизээч энэ айлын хүүхэд болъё юм уу? Энэ ийм боломжн дээр амьдралаа эхлэе гэж шинж хүсээгүй байдаг байх нь байна. Тэгэхээр бидний амьдрал бол бидний хүүхэд нас бол бидний сонголт биш байдаг. Тэгвэл хизээч бидний хүүхэд нас биднэрт муу мухай зүйлэг бол өдийг хүртэл авч өдийг бол болгоогүй байдаг. Тэгэхдээ зарим нэг боломжууд хаагдмал байдаг нь бидний бас гэр бүлийн байдалтай бас тодорхой хэмжээнд холбогддог учраас хүүхэд 7 нас хүртлээр энэ Bruce Lifton гэдэг хүний тарих судлалаар хүүхэд 7 нас хүртлээр ямар ч өөрийн сонголтгүйгээр орчноос бүх мэдээллийг өөртөө парампуушг шиг ууж авдаг. Яг нэг програм даунлоод хийж байгаа юм шиг өөрийнхөө тархинд даунлоод хийдэг байх нь байна. Тэгэхээр бидний 7 нас хүртэл хүмүүжил ертөнцийг үзэх үзэл маань бидний эргэн тойронд болж исэн үйл явдлуудаар бүрэн цэнэглэгдэж өсдөг байх нь байна. Тэгэхээр ихэнх тохиолдолд ядуу хүний хүүхэд ядуу өсөөд ядуу амьдарч ядуу үргэлжилдэг. Баян хүний хүүхэд баян байсаар агаад баян болж ингэж яваад байгаа нь тодорхой хэмжээнд дэлхийд дахны өнцгөр ярьж шүү. Монголын өнцгөр яриаг байна. Тэгэхээр тийм байдаг нь хөвчлэн бидний далд ухамсартай холбоотой байдаг гэж энэ тарих судлаач маань үзэж байгаа ба далд ухамсар маань бидний хэлсэнчлэг хүүхэд байхаасаа бидний тэр даунлоод хийсэн програмчлалаар бид нар ирээдүйд нас биеинд хүрээд ихэнх зүйлд хандах хандлага маань ихэнх үед сөрөг хандлагатай болсон байдаг нь хүүхэд байхаасаа нэлийн сөрөг мэдээллүүдийг бид нар
даалт ухамсартаа суулгаснаар одоо нилээдгүй асуудал сөрөг хандах гэдэг. Хүүхэд байхдаа их эерэг одоо хандлагатай айл төсөж эерэг боломжн дээр одоо өсөж торинсон хүүхэд даалт одоо тэр бодол санаагаараа даалт одоо өөрийн мэдлэгүүгээр маш юм эерэг одоо хөдөлгөөнд оршиж эерэг одоо ийм үйлслүүдийг өөрөөсөө гаргаж байгааг одоо энэ доктор Брюс Лифтон бол тодорхойлсон байгаа. Тэгэнгүүтээ одоо энэ хүний одоо гаргасан одоо хандлага нь бол хүн бол өөрийнхөө даалт ухамсарыг нас биеинд хүрсэн хүн 95% даалт ухамсараараа одоо өдрийн турш амьдарч 5% дээрээ өөрийн одоо ухамсарт одоо үйлслүүдийг гаргаж амьдарч байгааг бол судалсан байна. Тэгэхээр өөрийн 5% ухамсар дээр одоо хүн ингээд амьдралаа ингээд одоо яг өөрөө ухамсараар ингээд явуулах гэж оролдовч 95%-ийн даалт ухамсар суусан нөгөө сөрөг мэдээллүүд, сөрөг хандлагууд маань гарч ирж одоо давамгаалдаг учраас их үед амжилтгүй одоо амьдрах одоо зүйлсүүдийг бол одоо их бодит материалыг болгож одоо өгд юм байна л да. Тэгэхээр та одоо өөрийнхөө даалт ухамсар руу яаж хурж одоо очиж тэнд байгаа гэмтэлтэй тэнд байгаа одоо тэр сөрөг мэдээллүүдийг устгах вэ гэхлээр нэг бол гипнозлуулах гэж үздэг. Хоёр дахь бол одоо шилдэг арга бол өөрийгөө дахин програмчлах. За өөрийгөө дахин яаж програмчлах вэ гэхлээр үргэлж эерэг мэдээллүүдийг өдөр болгон унших. Үргэлж өөртөө би амжилттай. Би хангалуун амьдралтай. Миний гэр бүл боломжийн амьдардаг. Одоо мөнгө санхүүгийн хувьд би мөнгө санхүүгийн одоо боломжн дээр одоо ирсэн. Би бол маш амжилттай явах, би маш ухаалаг, би маш их карьертэй, тийм хүн гэж өөрийгөө байн өөрийгөө хурцлж, хөгжүүлж, тийм эерэг мэдээллүүдээр өөрийгөө байнгын хангаж явах хэрэгтэй гэж байгаа. Энэ маань өөрөө яваандаа танд дадал болно. Үргэлж одоо та сүрэг бодох гэдэг бол өөрийнхөө эерэг бодлыг илүү хөгжүүлээд эерэг зүйлс унш. Эерэг хүмүүстэй нөхрөл, дандаа амжилттай байгаа хүмүүсийн мэдээллээр өөрийгөө хангаж энэ одоо боломжийг та дадал болгож одоо суйрлуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэх юм бол яваандаа таны даалт ухамсар чинь автоматар одоо энэ мэдээллүүдийг чинь өөртөө ингэж татаж суулгаж өөртөө репрограмминг хийх буюу өөрийгөө дахин шинжилж одоо дахин одоо өөрийгөө програмчилж эхэлж байгаа гэж одоо тэр тарих судлаач маань бол одоо ярьж байгаа. Тэгээ энэ маань бол маш үр дүнтэй. Нөгөө талаараа тэр одоо бусцыг байлдан дагуулж чадсан том одоо сэтгүүлч одоо тэр радиогийн том одоо уран илтгэгч маань Earl Nightingale маань одоо маш их Наполеон Хиллийн номнуудаас бол жишээ авсан байдаг. Наполеон Хилл гэж одоо энэхүү одоо том хүн маань бас тухайн үедээ 1937 онд мөнгөтэй баян болох аргыг одоо бусдад маш их түгээж ном гаргаснараа одоо тухайн үед бол хамгийн алдартай зохиолч, хамгийн их боломжийг дэлхийд даяар олгосон том хүн байдаг. Тэгэхээр энэ хүний одоо сэдвүүдээр одоо их хөгжиж одоо энэ хүн маань мэдээлэлүүд өгснөөр маш олон хүмүүсийн амьдралд бас хүрч чадсан тийм одоо мэдээллүүдийг энэ хүн хангадаг байсан. Тэгэхээр одоо энэ хүний одоо хангасан одоо мэдээллүүдээс танд одоо үргэлжлүүлэн хүргэе. Тэгэхээр одоо 10 хүнээс одоо ингээ асуулт одоо явуулахад анх 25 наснда бүгд амжилтанд хүрнэ гэж одоо бүгд одоо сэтгэлийн гал дотоод хүчээр залуу хүний одоо тэр боломжт одоо тэг эерэг одоо бодол санаагаар хандаж явж исэн хүмүүс маань тэр хүмүүс одоо 65 нас хүрэхэд тэр хүмүүсийн нэг нь л баян 3 нь одоо боломжийг хайж ажилласаар үлдсэн одоо ихэнх масс 70% нь одоо 6 хүн нь юм уу 7 хүн нь нэг ядуу хин нэгнээс мөнгө санхүүг үед хамааралтай амьдралыг одоо туулж ирсэн байдаг байх нь байна. Тэгэхээр бидний багаас хүссэн хүсээгүй даалт ухамсарт маань одоо тэр нөгөө сөрөг одоо даалт ухамсарын одоо үйлчлэлүүд одоо үйлчилж эхэлсэн байдаг учраас өөрийгөө байнгын одоо дадал болгож сөрөг бодлуудыг өөрөөсөө холдуулж эерэг бодлуудыг өөртөө байнга суулгахын тулд та өөртөө маш их ажиллах хэрэгтэй байгаа.
Амжилтанд хүрсэн хүмүүс бусдад дандаа өгдөг. Байгалийн хууль бол өгөөд авдаг хууль байдаг. Тийм болохоор танд байгалаас заяасан нэг авиас бэлэг байгаа. Та тэрийг эхлээд олж илрүүлэх хэрэгтэй. Та юунд маш их сонирхолтой байна. Та магадгүй зүгээр л худалдаа 8 эрхлэхэд ч одоо авиастай байж болно. Эсвэл та гайхамшигтай одоо ном бичдэг, бусдад одоо хүрх үйц одоо сайхан ном бичдэг. Эсвэл та магадгүй маш их юм бясалгагчтай ертөнцийг ингээд алт ертөнцөөр мэдэрдэг, илүү их бусдыг ингээд сүнсэн одоо биеэр нь одоо ойлгож мэдрэх чадвартай бол тэрүүгээрээ бас тусал. Бусад танд зориулагдсан тодорхой хэмжээний өгөгдөл байдаг ба тэрийг олж илрүүлж бусдад эхлээд туслах, бусдад эхлээд өгөх арга замуудыг олох хэрэгтэй. Дуртай зүйлээ хийж өөрийнхөө сонирхлоор одоо хөглөгдсөн хүмүүс маш их амжилтанд хүрсэн байдаг. Ихэнх хүмүүсээс та яагаад өглөө болгон босдог вэ? Яах гэж өглөөг одоо эхлүүлж ажилдаа явдаг вэ гэсэн судалгаагаар ихэнх хүмүүс бусад хүмүүс ингэдэг учраас, бусад хүмүүс ажилдаа явж байгаа учраас би бас ажилдаа явж байгаа гэж хариулсан байдаг байх нь байна. Тэгэхээр үүнд л учир байгаа. Яагаад гэвэл та өөрийгөө олохоос илүү бусад хүмүүстэй адилхан амьдрахыг илүү зорилгоо тавьсан байдаг байх нь байна. Зарим хүмүүс маш их ажиллаж хичээсэн ч тодорхой өөрчлөлт амьдралд нь ерөөсөө ил гардаггүй. Энэ нь маргаашаа харсан, өнөөдрөө харсан хэдхэн төгрөгний төлөө та магадгүй ажиллаж амьдарч иж магадгүй юм. Амжилттай байгаа хүмүүс үргэлжлүүлэн амжилтанд хүрээд амжилтгүй байгаа хүмүүс үргэлжлүүлэн амжилтгүй амьдраад байдаг нь хоорондоо маш том ялгаатай. Энэ нь амжилттай байгаа хүн өдөр болгон зорилгоо урдаа тавьж сэрдэг бол амжилтгүй байгаа хүн өдөр болгон бусдтай адилхан амьдарч явснаар энд ялгаа үүсдэг байх нь. Зорилготой хүн бол жишээлбэл одоо завны ахмад завээ хаашаа залхаа мэдж байгаатай адилхан зорилготой хүн өөрийнхөө зорилгыг хаана хүрэхийг харж мэддэг. Та одоо завны ахмад байлаа гэж бодъё. Тэгвэл та завээ залаад аль эрэг дээр хүрэх гэж байгаагаа маш сайн мэднэ. Тийм болохоор та завээ зүү одоо тэр чиглэрүүн зална гэсэн үг шүү дээ. Айдас амжилтгүй болгодог маш том одоо алдаа. Бидэнд өдөр тутам амьдралаа хүргээд болгоод байгаа хідэн одоо төгрөгөөр өөрийгөө одоо харах бол маш буруу. Миний амьдрал өнөөдрийн талхаах мөнгө, маргааш одоо мах авах мөнгөнд хүрж байгаа юм чинь. За ингээд л болоо гэд амьдраад ах юм бол таны амьдрал чи явандаа бүр л одоо бүдгэрч сулрах болно шүү дээ. Бидний бодол биднийг хэн болохыг тодорхойлдог. Зарим нэг хүмүүс маань амжилт гэдгийг маш том хаус, үнэтэй машинаар бол одоо бодож иж магадгүй. Энэ бол үгүй. Багш болъё гэсэн мөрөөдөлтөй энэндээ хүрчихсэн багшийнхаа мэргэжлийг хийж байгаа хүмүүс бол өөрөө л амжилт. Ээж болъё, маш сайхан ээж болъё гэж хүсчихсэн бол өнөөдөр сайхан ээж болоод амьдарч байгаа хүмүүс бол энэ бол тэр хүний амжилт. Тэгэхдээ таны өнөөдрийн хэн байгаа нь таны юу гэж бодсонтой чинь яг тохирч байгаа. Учираас таны өнөөдрийн хэн байгаа чинь таны өнөөдрийн бодол санаагаараа та энэ чинь ирсэн байгаа гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Та хүсснээ авч хүссэндээ хүрэх чинь таны бодол санаа, таны зорилго. Тэгэхээр өнөөдрийн хэн байгаа чинь таны бодсон, хүсчихсэн зүйл. Тийм болохоор та өнөөдөр өөрийгөө хараад өнөөдрийн байгаа би бол миний бодол санаа би энэ ч ирэхийг л хүссэн, би энд байгаа юм а гэдгээ одоо хараад мэдэх ёстой. Хэрв та баян болъё гэж бодвол үнэхээр хүсэх юм бол бас үнэхээр мундаг одоо философч болъё. Мундаг одоо тэр эрх мэдлэлтэн болъё. Авиас бэлэгтэй чадвартай уран бүтээлч болъё гэвэл та гол нь хүсэх хэрэгтэй. Зорилгоо өдөр болгон тодорхойлох хэрэгтэй. Итгэх хэрэгтэй. Итгэхгүй бол юу ч бүтэхгүй. Итгэл байгаа цагт, зориг байгаа цагт та хизээ нэгэн цагт түүнийхээ ард хүрнэ.
Хэрэв сөрөг бодол ороод ирэх юм бол сөрөг зүйлсийг л татдаг. Түрүүний хэлсэн нөгөө танд тариачин талбай өгөхөд та тэн дээр өөрийнхөө шошийг тарих юм бол хэдэн сарын дараа ирээд хэдэн мянган шошийг та хурааж аавна. Хэрвээ та халгаа тариад эсвэл зэрлэг ургамал тарих үрийг суулгах юм бол та сөрөг бодлороо хэдэн мянган сөрөг бодол санааг эргүүлж та хурааж авах нь шүү дээ. Энэ бол байгалийн хууль. Нөхцөл байдлаас болоод шалтгаан тоочдог хүмүүс маш их байдаг. Ийм болоод л би амжилтгүй байгаа юм. Эсвэл миний амьдрал ийм болоод л би өнөөдөр иймэрхүү амьдарч байна гэж ярьдаг хүмүүс бол маш буруу. Зорилгоо урдаа тавьсан хүнд шалтгаан ямар ч саад биш. Зорилгоо урдаа болгоод явах хүнд энэ айдас бол юу ч биш. Энэ айдсыг даван туулах хэрэгтэй. Надад ийм зүйл хийхэд ийм багж байгаагүй. Надад ингэж амьдрахад ийм боломж бүрдээгүй гэж хэлдэг хүмүүс хизээч амжилтанд хүрдэггүй. Таны амжилтгүй хүртлээ ирсэн чинь таны энэ олон шалтгаанууд чинь байгаа юм. Хүсвэл бид бүгдийг ямар ч шалтгаан болгож даваа бэрхшээл болохгүйгээр хараад амьдарч болно. Биднэрт зориг байгаа цагт, биднэрт итгэл байгаа цагт бид юу бодож байна? Тэр хүн л болдог. Зориггүй амьдарч ирсэн хүмүүс маш их айцтай байдаг. Яагаад тэр их айц үүсдэг вэ гэхээр та зориггүй учраас элдв янзын сөрөг бодлуудаар өөрийгөө хүрээлүүлж эхэлдэг. Тэгээд энэ маань яваандаа нэг том бүхэл айц болоод таны урд ингээд таны зам дээр ингээд том бүхэл хар бухал болоод оршдог учраас таны уртлын зам харагдахаа болж эхэлдэг. Бид юу тарина? Түүнийгээ хурааж авна. Хүний тарих яг л ийм байдаг байх нь. Айдас, итгэлгүй байдал тариул түүнийгээ л хураачихна. Тарих судлаач нар энийг бол маш олон жилээр тодорхойлж судалж ирсээр байгаа. Бид үн цэнтэй зүйлийг худалдаж авдаг мөртлөө хамгийн үн цэнтэй зүйлийг байгаль дэлхий бидэнд үнгүй өгсөн байдаг. Энэ нь бидний бодол санаа, оюун санаа, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, авиас бэлэг, газар нутаг үр хөвгт. Бүгд мөнгөөр авдаггүй зүйлс бидэнд мөнгөөр хэмжээлшгүй мөртлөө үн цэнгүй бид нар худалдаж авахгүйгээр энэхүү зүйлс биднэрт байглаас өгсөн байдаг. Байгаль энийг биднээс харин яаж ашиглахыг хүлээж идэг. Бид агуу боломжинд тархиныхаа 10% хүрэхгүй хувийг л ашигладаг. 10% ашиглаж амьдардаг учраас бидний боломж бас энийгээ дагаад ийм жижигхэн ийм хаагдмал байдаг байна. Өөрийнхөө зорилгыг тархиндаа тарьж ургуулж торцсноор та мэдээж нэг үүнтэйгээ адилхан. Та шошоо тарьлаа. Хэдэн сарын дараа ирээд ургацаа ураачихгүй. Та өдөр болгон шошоо өргөж тойрж зэрлэгийн зулгааж сайхан ургуулахын тулд услах хэрэгтэй. Энтэй адилхан нэг зорилго тавьчаад зорилготой хүрэх юм чинь ингээд хүлээгээ суугаад иж болохгүй. Таны хувьд өдөр болгон тэр амжилтаа тордохын тулд дандаа эерэг мэдээлэл уншин. Дандаа өөрийгөө хөгжүүлсэн, өөрийгөө эерэгжүүлсэн мэдээлэлээр байнга өөрийгөө хангана. Өдөр болгон өөрийгөө эерэг бодол санаагаар өглөөх сэрнэ. Мундаг бизнесмен, мундаг борлуулагч их орондоо үн цэнтэй хин нэгнээс очиод асуухт те. Бүгд л танд тэр хүмүүс өөрийнхөө зорилгыг л хэлнэ. Би ийм зорилго тавьсан учраас эндээ хурж энийхээ араас явсан байт юм аа гэд. Баян болмоор байна уу? Хинч баян болохыг хүсэж болно.
одоо баян болмоор байна уу? Эсвэл одоо мундаг амжилтанд хүрмээр байна уу? Эх орноо аварсан ийм эерэг одоо тийм зүтгэлтэн болмоор байна уу? Энэ болгон чинь зөвхөн танаас шалтгаална. Та л өөрөө тэр үрээ тарина. Ямар үр тармаар байна тархинда тэрийгээ л та тарих болно. А гол нь байнга өнгөлж тордож услах хэрэгтэй. Ньютоны хэлсэн одоо Ньютоны гаргасан хуйлууд байдаг, маш том хуйлууд байдаг. Өндөр модноос доошоо одоо унвал алим унвал та байгалийн татах хүчээрээ доошоогоо ундаг. Бодол төсөөл өөрийнхөө зориг болгож байгаа зүйлээ ч гэсэндээ байнгын дээш нь байж дээш нь татаж одоо өөрийгөө байгалийн доошоо татдаг хүчээс одоо дээш нь татахын тулд та үргэлж өөдрөг зүйл дээшээ харсан одоо дээшээ нэлийн холын зорилгыг өөртөө тавьж төсөөлж чадсанаар та боломжиндөө хүрэхээс биш сөрөг бодолт хүн унаж одоо нэг Ньютоны хэлсэн шиг алимны мод одоо алимнаас доош ундаг хуулиар бол одоо хүн маш хурдан сөрөг бодолт автдаг. Тэгэхээр таны одоо байгаа амьдрал одоо байгаа зүйл чинь таны л бодол санаагаар бүрэлдсэн зүйлс. Одоо та бүтээсэн зүйл чинь та бодсон учраас өнөөдөр энэ ч ирсэн маа. Энэ амьдралд та одоо ирээд одоо энэ бодол санаагаараа одоо энэ өөрийнхөө амьдралыг одоо бий болгосон байна. Хүссэн одоо тэр хин нэгэн болох гэж байгаа одоо тэр хүн бол бодолтой байнга өөрийгөө төсөөлж явах хэрэгтэй. Төсөөлөл мөрөөдөл бол хүнд маш их далавч чигүүрийг ургуулдаг. Тэгэхээр маш том авраг машин одоо зам дээр явчих гэж бодъё. Мэдээж тэрийг хүн бүтээсэн. Тэр том агуу төхөөрөмж, тэр том хүнд цул хар төмөр машиныг дээр нь суугаад та удирдах гин гэж бод. Хэрвээ тэр машиныг та удирдахгүйгээр сандалтаа хоошоо налд суугаад зүгээр байгальд нь өөрийг нь явуулах юм бол энэ том хөдөлгүүр, энэ том машин тэр замаараа ингээ урсаад явах уу? Энэ урсаж тэгж явахгүй байх. Яаж явах вэ гэхээр та тэр хөдөлгүүрийг тэр том төмөр машиныг удирдах заалж ямархуу хэмээн хурдтай ямархуу газрыг туулахыг зөвхөн та л шийднэ. Тэгэхээр таны тарих оюун л энэ том хөдөлгүүр, таны тарих оюун бол тэр чигээрээ энэ том хөдөлгүүр машин, том хүч. Тэгэхээр та өөрөө энэний хурдан удаан явах хэдэн километр цагийн хурдтай явж хаана хүрэхийг нь та л өөрөө шийднэ. Амжилт бол хоёр эртээ сэлэм. Тийм болохоор бодол санаагаа маш зөв чиглүүл. Байнга эерэг бодол санааг л өөртөө суулга. Буруу юм руу явуулах юм бол буруу зүйлийг л өөртөө татна. Амьдрал бол ердөөсөө уйтгар гуниг байж болохгүй. Амьдрал бол дандаа өөрчлөлт, шинжлэлт, аялал байх ёстой. Тэгжиж бид нар одоо илүү их амжилт, илүү их зорилгын хараас явж чаддаг, хүрч чаддаг болох нь. Нэг газараа ингээд зогсож өрөөсөө болохгүй. Бид нар нэг газараасаа нөгөө газар руу байнгын юм шилжсэн хөдөлгөөнд л орчих ёстой. Өглөө бүр босохдоо тэмүүлцэр гэж энэ алдартай сэтгүүлч бол одоо биднэрт бол одоо хэлж байгаа. Цагаас цагийн хооронд, минутаас минут, секундээс секундын хооронд байнгын өөрийнхөө мөрөөдлөөр жигүүрлж амьдар. Өөрийгөө яаж дээшлүүлэх вэ гэвэл 30 хоногийн одоо арга байна. 30 хоног та одоо өөрийнхөө хэн болохыг хүссэн одоо тэр хүсэл мөрөөдлөөрөө тодорхойлоод тэрнийхээ араас өдөр болгон тэр болох гэж байгаа хүнээ өөртөө төсөөлөөд тэр хүн одоо тэр хүнийг одоо за туяа гэдэг одоо энэ эмэгтэй жишээлбэл ийм л эмэгтэй болно. Ийм л карьертэй, ийм л амжилттай, ийм гэр бүлтэй. Эннийхээ энэ төсөөлсөн одоо тэр төсөөллөн хүнээ араас өдөр болгон 30 хоногийн одоо ийм зорилт тавиад өдөр болгон нэг алхам, нэг шатаар
тэр хүндээ хүрэхийн тулд зорилгоо болгож ажиллаж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр жишээлбэл ямар хүн болох гээд байгаа юм? Тэр туяа гэдэг эмэгтэй хуульч, алдартай хуульчлах гээд байгаа бол бусдын нэлээд олон асуудлуудыг шийдэж, ард нь гаргаж, босож, туслаж алдартай хуульчлах гэж байгаа бол энэ хүн тэр чиглэлээр яах нь вэ? Сурах нь байна. Тэр чиглэлээр ажиллах нь байна. Тэр чиглэл шаттаа хүрэхийн тулд өөрийгөө мотивацлж, өөрийгөө өөрчилж тэр хүн болохын тулд өглөө болгон тэр хүнийг өөртөө төсөөлж сэрэх хэрэгтэй болох нь байна. Бид энэ амьдралдаа ирээд тэгээд хэсэгхэн хугацаанд байжгаад эргээд буцаад явдаг. Бид хизээч энэ мөнх бус амьдрахгүй. Тэгэхээр тухайн эрдэмтдийн судалгаагаар нэг агуу энэ ТV шоуны энэ хөтлөгчийн хэлснээр бид бол яг үнэндээ сэтгэлийн гүнд маш сайн хүн болгон сайхан сэтгэлтэй. Гэхдээ бид нар сайхан сэтгэл энэ байгалийн ерөнхий өгөгдлийг хөгжүүлж илүү их өөрийгөө нандинаж дотоод ертөнцөө хайрлахгүйгээр өөрийгөө хин нэгэн амбицтай, хин нэгэн мундаг хүн болохлоо гэж бусдыг төөрөгдүүлж амьдраад яг л өөрийгөө төөрөгдүүлж байгаатай л адилхан. Төгсгөлд нь та хаанч хүрэхгүй. Хэсэг хугацаанд буруу замаар будаад хийгээд явах юм бол эргээд юу тэн гэдэг үлээ. Байгалийн хууль бол яг л тэгж биднэрт үйлчлдэг байх нь байна. 70-аад оны алдартай байгалийн хуульч, философч хүн бид ямар хурд хөдөлгөөн үүсгэж байна? Байгаль дэлхий зөрүүлээд яг адилхан тийм хууль биднэрт ингээд эргээд тодорхойлж үйлчлдэг, тодорхой хэмжээгээр үйлчлдэг гэдгийг бол илрүүлсэн байдаг байна. Тэгэхээр юу ч биднээс унахгүйгээр үнэгүй өөртөө байгаа энэ чадвар, боломж, дотоод хүчийг 30 хоногт та туршиж үзэх хэрэгтэй. Бид амьдралдаа ололт амжилт олохын тулд сэтгэл зүй, бодол санаагаа ойлгох, үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Бодол санааныхаа эзэн болох хэрэгтэй. Та эхлээд бодох хэрэгтэй. Юу тарин түүнийгээ хураана, төсөөлж чинь. Хоёрт нь бидний сөрөг бодол санаа биднээс шалтгаалж үүсдэг учраас бодол санаа үүсэх болгонд нь эерэг бодол санаагаа байнга хөгжүүлж хүсэлтэд хүрэхин тулд итгэх хэрэгтэй. Итгэл гэдэг энэ сөрөг бодол санааг устгадаг зүйл. Боломж бол бидний бодож төсөөлж байгаагаа ойлгож мэдэх үнцэг юм. Өөрийнхөө зорилгыг болж бүтэж байна гэж бод. Итэг. Итгэхгүй бол юу ч энэ хорвоо дээр бий болдоггүй. Олсон болгоно олсон мөнгөнийхөө 10%-ийг дандаа хадгалж. Хэдэн төгрөг олдог байсан ч та 10%-ийг нь л хадгалж бай. Санаануудаа олсон ч бодит болохгүй бол ямар ч үнцэнэгүй. Таны 1000 түмэн сайхан санаа ихтлэхийдээ юу хийвэл болох юм, эсвэл ямар бизнес хийвэл та ашигтай амьдрахын ийм юм хийвэл болох гээд байна. Тийм юм хийвэл болох гээд байна хүмүүс их ярьдаг. Гэхдээ хэрэгжүүлэхгүй бол энэ ямар ч үнцэнэгүй. Тийм болохоор үн цэнтэй гэж бодож байгаа ямар нэг санаа, бодол, зорилгоо хэрэгжүүл, бодит болохын төлөө зүтг. Бүгд нэг зүйл хүсдэг, тэр нь амжилт. Тэгтээ маш их айдас байдаг учраас хүмүүс ерөөсөө зорилгынхаараас явдаггүй. Тэгэхээр энэ айцыг өөрөөсөө холдуул, энэ айцыг ерөөсөө мэдрэх болгондоо эерэг зүйл бод. За нэг бизнес эхлээд явлаа. За нэг иймэрхүү гоё юм хийгээд явъя гэж бодож итл. За тэгээд шатчуул яах вэ? За тэгж итл манайхан ингэждэг. Тэгж бодгол юм бол ямар ч зүйл угаасаа ч бүтэхгүй, ямар ч зүйл амжилтгүй болно. Юу ч байсан тэр хорвоо дэлхий дээр
ямар ч хүнийг амжилтанд хүргэдэг ганцхан зүйл бол итгэл. Эерэг бодол санаа. Болон бүтэн гэсэн эерэг бодол санаа ч л таны бодсноос хол газар явчихдаг. Таны хүсснээс илүү олон зүйлийг танд өгдөг. Яг юу илүү хүсэж байгаагаа тодорхойл. Яг таны хүсэж байгаа зүйл чинь юу юм? Ажилдаа амжилт гаргамаар байвал өөрийнхөө байр суурийг олмоор байвал магадгүй та сайхан гэр бүлтэй болмоор байвал энэ болгон танаас өөрөөс ч шалтгаална. Та өөрөө үүнийхээ араас зөр яв. Тэ? Тэгээд өглөө та сэрээд эерэг бодол санааг өөртөө ч өгдөг. Эерэг одоо тэр амжилтыг одоо бий болгох. Тэр эерэг ямар хүн болъё гэж бодсон. Тэр болгоныгоо доош нь цувуулж бичээд өглөө болгон тайван сэрээд тэрийг уншиж бай. Өглөө болгон та үнийгээ уншиж сэрэх хэрэгтэй. Өглөө болгон цайгаа уугаа гардагтай адилхан ажилтаа явах өмнө үнийг уншаад гарах хэрэгтэй. Жишээлбэл байгалийн хууль ингэж үйлчилдэг. Та ийм бас нэг юм арга байдаг л да. Үүн дээр одоо би нэмж хэлэхэд цэвэрхэн цагаан цаасан дээр өөрийнхөө хүсэж байгаа болгоныг бич. Бичихтэй бүх зүйлийг детальчилж бич. Тэгвэл одоо цаг дээр би амжилттай хүн. Би ийм гайхамшигтай эмэгтэй. Би ийм гайхалтай эрэгтэй. Би гэр бүлээ хангалттай тэжээхээр мөнгө олдог. Би ийм амжилттай ажил хийдэг. Бүх юмыг одоо байна, болж ийн, хийж байна гэсэн цаг дээр бичих хэрэгтэй. Тэгээд үүнийгээ өглөө болгон та сэрээд унш. Завтаа цагтаа ажил дээрээ дахиад шин цаас гаргаж ирээд тавтан бич. Эсвэл илүү олон ангилж төрөлжүүлж дандаа эерэг цаг дээр одоо болж байгаа цаг дээр бичиж явах хэрэгтэй. Байгалийн хууль бол ерөөсөө ирээдүйн өнөөдөр өчигдрийг ерөөсөө ялгадаггүй. Та одоо болж байгаа цаг дээр л бичих юм бол таныг одоо болж байгаа юм шиг л татдаг гэсэн үг өөртөө. Тэг үүнийг байнга унш. 30 хоногийн турш яг өдөр болгон өглөө болгон нэг цагт үүнийг хийгээд хэрэгжүүлээд үз. Орой орондоо орохдоо бас хийж хэрэгжүүлж үз. Орой орондоо орохдоо унтахынхаа өмнө уншаад унт. Гол нь ямарваа нэг зорилгын араас явахдаа та эерэг бодол санааг дадал болгох хэрэгтэй. Дадал ямар ч зүйл дадал болохгүй бол таны одоо зорилго боломж одоо бололцоо бүх зүйл чинь одоо нурж өгөө болж идэг. Та мартчихдаг. Нөгөө сүрэг бодолтой дарлуулж эхэлж идэг. Тэгэхээр дэлхий дээр байгаа 5 тэр амжилттай яваа 5% хүмүүст та багтаж орохын тулд тэр хүмүүсийн игнэнд орохын тулд та өнөөдрөөс эхэл. Өнөөдрөөс энэ болгоныг дадал болго. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй тэр 100 хүний 5 хүнийх нь нэг болох хэрэгтэй. Та хаашаа явж байгаагаа мэддэг. Юунд хүрэх гэж байгаагаа мэддэг. Гол нь та яаж хүрэх вэ гэж битээ бодоорой. Яаж хүрэх вэ? Энд яаж хүрэх юм? Энд хүрэхийн тулд ийм юмнуудын дамжлагыг туулна гэж юусоо битгий бод. Зүгээр л та энд итгэж би чадна гэж бодсон тэр хүсэл зориг тэр итгэл үнэмшил байхад л та хүрнэ. Хаашаа яваа чинь чухал биш. Яаж хүрэх чинь чухал биш. Хаана хүрэх чинь л чухал. Та юу бүтээх гэж байгаа вэ гэдэг чинь л маш чухал. Тэгээд ирэхээр байгаль дэлхий танд боломжийн хаалгыг нээж эхлэх нь шүү дээ. Өөрийнхөө зорилгыг утга учир болгоод үнийг хамгийн сайнараа л хий. Худалдагч байсан ч тэр та худалдагч бол хамгийн одоо юм худалдаж зарах борлуулах бол хамгийн ашигтай бизнес гэж дэлхийд дээр үздэг. Тэгвэл та үнийгээ л өдөр болгон маш сайн хий. Үүнийгээ та маш сайхан хийгээд одоо дэлгүүрөө өргөжүүлээ. Өөрийн гэсэн гоё лайн брэндтэй болъё. Энэ хүсэл мөрөөдлөөрөө л та цэцэглэж өдөр болгон энэгээр явах хэрэгтэй. Хэрвээ та гоё хоол идэх тогооч бол хинээс ч илүү амттай хоолыг бусдад өгье. Хямдхан үнээр өгье. Бусд хүмүүст илүү их эрүүл хооллолтоор үйлчлэе.
Энэ сайхан сэтгэл, энэ дотоод энэ хүч чинь таныг аль хэдийн амжилт руу ингээд дуудчихдаг. Мөнгө гэдэг бол зүгээр л энерги. Тэгэхээр та мөнгөтэй зөв энергиээр харьцах хэрэгтэй. Боломжийг ашиглаж өөртөө үүсгэсэн тэр боломжоо та өнгөлж тордож байнга зэрлэгийн зулгааж айдас хүүцсийг өөрөөсөө байнга холдуулж өдөр болгон энийх араас явах юм бол магадгүй та хин нэгэн хүн зориулсан цаг хугацаа байж болно. Эсвэл нэг бүтээлийн араас явдаг цаг хугацаа байж болно. Энэ болгон чи эргээд танд хэд дахин нугларч ирэх бүрэн боломжтой. Гол нь та өөртөө итэг. Тэгэхээр дахин давтан хэлээ. Хэрвээ та бусдыг төөрөгдүүлж, хуурч мэхэлж, мөнгө олж амьдарч байгаа бол энэ нэргээд та өөрийгөө л төөрөгдүүлж байгаа хэлбэр. Хизээ нэгэн цагт энэ бол үр ашиг өгөхө болно. Тэгэхээр өөрийн чинь зорилго таныг тодорхойлно. Хоёрт өөрийгөө доош нь татхаас хол бай. Өөрийгөө доош нь татдаг бодол санаа, өөрийн чинь хоош нь татдаг найс нөхөд бүгдээс өөрийгөө холдуул. Гуравт амжилтгүй байгаа болгоноо бодхоос илүү амжилттай болгож болох аргуудыг бод. Дөрөв хүүхэд нас руугаа эргэн очоод юу таныг амжилтгүй болгоод байгаа тэр дурсамжийг ол. Тэгээд тэр дурсамжийг ирэх талаас нь харж эхэл. 5 өөрийгөө толинд хараад өөрийнхөө хүсэж байгаа тэр хүн хэн болох тэр хүнийг төсөөлөн буулгаж хар. Өөр дөрөө төсөөлөн болгож хар. 6 тийм хүн ийм хүн болно гэсэн тэр хүнийг дагана энэ хүнийг дагана гэсэн тийм бодлоо авч хайж зөвхөн өөрийгөө ямар хүн болох вэ гэдэг тэр бодлыг өөртөө суулга. Бусдыг дуурайж биш. Өөрийнхөө амьдр. Өөрийнхөө хэлбэр, өөрийнхөө өнцгийг ол. Тэгээд яг ийм хүн болно гэсэн шийдвэртэй бат зогс. Тэгээ энэ болгоныг та ингээд өөрийнхөө хүссэн ийм листүүдийг ингэж та өөрөө ингээд гаргаж ингэж бодож олж лист хийх хэрэгтэй. Бас тэгээд энийгээ байнга уншиж мотивац өөртөө хийж явах хэрэгтэй. Тэгээ 30 хоногийн дараа хэрвээ энэ тест чинь амжилтгүй болох юм бол та эхлээд дараагийн 30 хоногоос дахиж эхлүүлэх хэрэгтэй. Тэгээ ингэж явсаар хагаад өөртөө нэгэ дадал болгож өдөр бүр хэрэгжүүлэх юм бол та өдөр болгон нэг шат дахиад л яваад байна гэсэн үг. Эцэст нь та өөрийнхөө төсөөлж байснаас илүү боломжтой, баян, амжилттай хэн нэгэн болсон байх болно. Та маш их мөнгөтэй олноо. Гэхдээ мөнгнөөс илүү та сэтгэлийн амар амгалан руу илүү хүрнэ. Өдөр болгон амжилттай амьдарч өөдрөг болсон болохоор та бусдад бас яг энэ арга замаа түгээх болно. Таны эргэн тойрны хүмүүс ч гэсэн танаас маш их суралцсан. Бусдад нөлөөлөх алхмуудыг та өнөөдрөөс ахуулаад хийж эхлэх хэрэгтэй. Таны бодсноос илүү амжилт, ялалт энэ шийдвэрийг хийсэн цаг минутаас ахуулаад үргэлжлэх болно. Тэгээ таныг амжилт хүлээж байна. Таны амжилт хүсье.